Бидний сэтгэл дуртай, дургүйд ордог. Яг энэ л таныг өчүүхэн жижиг болгодгийг мэдэж аваарай. Бидний дургуутсал эгог маш хатуу болгодог. Амьдралд дургуутсал багвал тэр хэрээрээ долгион, аз жаргал, баяр хөөр бүх зүйл ундрна. Дургуутсал үгүй болоход танд дайсан гэж байхгүй. Үнэхэрийн амар амгалан болж айдас найдваргүй байдал үгүй болдог. Дараа нь дуртай байх. Дуртай байдал шунал болж болохгүй. Дуртай байх чинь хайранд хувирах хэрэгтэй. Ухамсар, мэдлэгээр дургүйгээ давна. Эхлээд дараа нь дуртайгаа ч мөн давна. Дуртай дургүйгийн цаана юу байдаг вүлээ? Дээдийн жаргал. Бурхан гэж нэрлэгдэх цэвэр ариун энерги танаас ориглон ундардаг. Хүн нэг бүр бурхан. Гэтэл дуртай дургүй гэдэг тэдний дээгүүр хуяг мэт хааж халгалсан байдаг. Зузаан байх хэрээр харагдахгүй. Улам зузаарах хэрээр хүмүүс маш их зовдог. Үүнийг мэдэх төдийд дотоод эрх чөлөөг авчирдаг.